Сайн байцгаана уу? Цацрал далай жаргал сувгийн шин дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. За YouTube-ийн шин дугаартаа би маш удаан бодсон сэдвэрээ бичлэгийг бэлдэж байгаа. За энэ удаагийн дугаар болохоор гадаадд байгаа монгол залуучуудад маань зориулагдж байгаа. За миний хувьд би өөрөө Америкийн нэгдсэн улсад 6 жил хагас бараг 7 жил хэрээтэй сурч амьдарч байгаад эргээд одоо 2021 онд Монгол улсдаа эх орондоо иргэн суурьшаад 4 жил шахуу болж байна. Тэгээд яг одоо өөрийнхөө бодиттой туршлагаасаа иргэн тойрны дотны хүмүүсийнхаа бас туршлагаас Монголд суурьшсан хүмүүсийн туршлагаас гээд та нартаа эргээд эх орондоо ирэх үү яах вэ гэж шийдэж байгаа. За эсвэл одоо ямар нийгэм намайг хүлээж байгаа бол эргэж очиод би ямар ажил бизнес хийх боломжтой байж гэдэг юм уу. Олон асуулт бид нар гадаадаас олон асуулт толгойд эргэлздэг тийм ээ. Тэгэхээр яг тийм одоо залуучуудаа зориулж байгаа шүү. Тэгээ ямар нэгэн байдлаар гэхдээ одоо сайн тал муу талын дурдаад бүгдийг яг үнэн бодит хэлнэ. Гэхдээ энэ бичлэг маань таныг Монголдо битгий ирээрээ хэцүү байна. Эсвэл Монголдо ирээрээ сайхан байна ч гэдэг юм уу. Нөлөөлж таны одоо оюун санаанд нөлөөлөх гэсэнгүү та авахыг аваад хаяхыг хаяарай. Тэгээ энэ бичлэгийг болохоор аль болох өөрийнхөө хичээлээ хийгээд ажиллаа хийж явахдаа ч юм уу зүгээр подкаст байдлаар бараг сонсчиж болохоор энэ бичлэг болгоод оруулчих. За эхлээд би өөрийгөө нэг товчхон танилцуулаад тэгээ түүнийхээ ардаас одоо эргэж ирээд би юу хийж байгаа те тэрийг ингээд товч танилцуулчаад түүнийхээ ардаас нь сайн тал юу байсан Монголд ирэхэд сайхан талууд юу байна? Хэцүү анхаарах шаардлагатай тий ирэхээр шийдсэн байгаа бол сэтгэл зүгээ бэлдэх эсвэл одоо эртнээс бэлтгэлтэй байх, бэлтгэлээ хангах зүйлсүүд нь юу юм бэ гэдгийг та нартаа дурдж хэлээд тэгээд энэ бичлэг өндөрлөх юм байна. За би болохоор Монгол улсдаа яг одоо хүүхэд ахаасаа сурч, ажиллаж амьдарч эхний 3 одоо бакалаврын эрдмийн зэрэгээ Монгол улсдаа хамгаалж бас одоо өөрийнхөө хэвлэл мэдээллийн салбарт 15 орчим жил шахуу ажиллаж агаад тэгээ Америк руу зорж явж исэн. Тэгэхээр үндсэндээ бас тодорхой хэмжээний суур өөрийнхөө амьдралын суурийг карьераа бас босгож агаад тэгээд Америк явж исэн. Америкт очиод болохоор анх хэл сурах гэж таг 0 хэлгүй хүн очсон. Тэгээд маш аз завшаантайгаар магистрийн одоо 100% тэтгэлэгтэй бас 4-5 дахь мэргэжлээ эзэмшээд магистр хамгаалаад ингээд эргээд эх орондоо ирсэн байдгаа. За хэдий үгдгэнэ төгс төгөлдөр хэл устаа болоогүй байсан ч гэсэн Америкт байхдаа бас маш олон гоё боломжууд нэгдэж ер нь бол тэнд суурьшиж үлдэхэд их олон одоо гоё боломжууд над байсан ч гэсэн эргээд эх орондоо ирэх юм сонголтыг би хийсэн. Тэгээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр одоо зөв буруу байсан гэдгийг илүү тод мэдэгдэх бах. Гэхдээ ер нь бол би зөв гэж бодож байгаа. За миний хувьд болохоор буцаж одоо Монголдо ирээд яг эхний 2 жил хагас бол ерөөсөө ямар ч хувийн хайр дурлал, хувийн харилцаа, за эсвэл гэр бүлд зарцуулах цаг огт гаргахгүйгээр зөвхөн ажил, карьер өөрийнхөө буцаж Монголдо иргэн суурьших зүйлтэй анхаарлаа төвлөрүүлж өглөө 5:30-аас оройн 12 хүртэл ерөөсөө тасралтгүй 5 өөр салбарын 11 өөр ажлыг ерөөсөө ямар ч ажлыг голохгүйгээр ингэж хийсэн байгаа. Тэгээд үүн сайн талж байгаа бас хэцүү сар сөрөг маш олон талууд ч гэсэн гарсан. За ямар салбар дээр ажилласан тэгээд энэ бас танд сонирхолтой байж магадгүй. Боловсролын салбар, хоол хүнсний салбар, эрүүл мэндийн салбар, за мөн хэвлэл мэдээллийн салбар дээр, гадаад харилцааны салбар дээр гээд яг энэ одоо салбаруудад ажил хийсэн. Тэгээд би өөрөө болохоор яг хэвлэл мэдээллийн салбарт илүү одоо яг одоо бол 23 дахь жилдээ хамааралтай ажиллаж байгаа буюу Монголын одоо анхны FM радионуудын нэг 104 гэд радио, за мөн 78.5 гэд 2 радио бол миний өөрийн одоо юм эзэмшлийн радионууд байгаа. 21 онд ирээд дөнгөж ирснийхаа дараа Монголын FM радионуудын нэгдсэн холбооны тэргүүнээр ингээд сонгогдож бас ажиллаж байгаа. Тэгээ яг энэ салбартаа бол илүү яг гол ажил маань байдаг. За тэгээд нэмэлтээр болохоор одоо телевиз радиогийн хөтлөгч, өөрийн хувийн сошиал хайгуудын контент бүтээх, нэвтрүүлэг, өөрийн санаачилсан төслүүд хийх, соёл урлагийн сургуулийн харьяа, радио телевиз медиа урлагийн сургуультай цагийн багш, дасгал хөдөлгөөний багш, хоол зүйч, тэг хоол зүүн чиглэлээр бас ажиллаж, за мөн одоо гадаадд байгаа залуучууд нөлөөлж ажилладаг юм төрийн бас байгууллага дээр бас чатгаараагаар би оролцож ажилд нь туслах гэж хичээсэн жилүүд. За тэгэл ерөөсөө доороос нь эхлээл бүхий л ажлыг бүгднгийн л хийсэн. Тэгээд ингээд маш их хичээ зүтгэснийхаа зүтгэлээр бол олон боломжууд бас нэгдэж маш бага хугацаанд бизнес маань Америк сургуулийн төлөөлөгч хийжсэн ажил маань бол ер нь өөрийнхөө хүсэлтээр төр зогсоосон. Тэгээд бусад бизнесүүдийн хувьд бол арцсангуй ингээд амжилттай хөөрхөн
ажиллаж байгаа гол хэвлэл мэдээллийн салбар болон хүнсний салбар хоёр дээр илүү одоо тулгуурлаж түлхүү ажиллаад ингээд явж байгаа. Бас өөрийнхөө одоо хувийн амьдралыг бодох үүднээс нэмэлт олон ажлуудаа ер нь жоохон зогсоосон гэх юм уу да. За тэгэхээр одоо би яг сайн байсан Монголд ирэхэд хамгийн сайхан таатай байсан зүйлсүүдийг нь хэлээд тэгээд сар хэцүү байгаа бас анхаарах шаардлагатай гэсэн зүйлсүүдийг нь та нартай хэлж өгье. За сайн тал нь гэхээр дөнгөж онгоцноос буугаад эх орноо нутгаа сансан гэрээ сансан хүн чинь бүх зүйл нь маш гоё мэдрэмжийг өгсөн. Тэгээ ялангуяа бүтээн байгуулалт бол маш сайн хийгдэж байна гэж би харсан. Олон жил Монголд ирээгүй байсныг хэлэхүү яармаг гэдэг тусдаа баг хот шиг тийм том дүүрэгтэй болсон. Барилга байшин, шинэ гүүр, яармгийн гүүр, шинэ олимпийн гүүр, за уул дагаад юм гоё замтай болсон. Тэгэл хотууд нөгөө дүүргүүд хоорондоо холбогдсон замууд гэл барилга байшин гэл ерөөсө бүх зүйл нь үнэхээр бүтээн байгуулалт бол маш сайн Монголд явагдаж байгаа санагдсан. Удаан байхгүй байж байгаа ирсэн хүнд бол шууд үнэхээр таатай мэдрэмжийг өгсөн. За тэгээд түүний дараагийнх нь болохоор Монгол өөрөө дөнгөж яг өсөж хөгжиж байгаа юм одоо хүүхд шиг шахуу гэх юм уу те ядуу буруу орн маань одоо л өсч хөгжих гэж явж байгаа усаар учраас маш олон боломжууд байгаа юм. Одоо чинь Америкийн нэгдсэн улс бол 320 гаруй сая хүн амтай. Тэгээд тэр дундаа бүх салбарт нь хийгээгүй ажил баг үлдээгүй шахуу одоо орон орны ирсэн маш олон хүний одоо ийм өрсөлдөөн байдаг бол Монголд 3 сая хүн донд маш хурдан амжилт олоод гараад ирэх. Тэгээд хичээгээд зүтгээд ингээд одоо өөрийнхөө үнэхээр чин хүсэл эрмэлзлээрээ зүтгэж байгаа хүмүүст бол олон боломж байна гэж би харсан. Салбар болгон дээр хийж болох бизнес санаа, туршиж үзэж болох зүйлсүүд байгаад байна гэж бол миний хувьд харсан. За энэ бол илүү боломж гэдэг талаасаа. За түүнийхэн дараагийнх болохоор нэг сайхан, налгар сайхан хүмүүс байгаа нь бас их таатай. Одоо гадаадд байхаар чинь бид нар чинь бол ерөөсөө үүрээс ингээд шүн хүртэл маш завгүй банк хичээл ажил тэгэл ерөөсөө төр бичиг баримтны цаг хугацаанд амжих гэсэн их тийм одоо давчуу яаруу байдаг шүү дээ сэтгэл зүйн хувьд ч гэсэн Монголд эргээд ирэнгүүт нэг нутагтаа байгаа гэртээ байгаа хүн гэдэг шиг үнэхэрийн цаанаасаа нэг хүмүүс нэг юм нэг сайхан тааваараа байгааг нь харах нэг тийм сайхан таатай мэдрэмжийг өгсөн. Тэгээ хайртай хүмүүстэйгээ хамт байх гэдэг бол үнэхэрийн үгээр хэлэхгүй тийм сайхан мэдрэмж. Дөрөвдүгээрт нь болохоор шинэ хоббигоо хөгжүүлэгч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө чөлөө цагаа өнгөрүүлэх газрууд харьцангуй бага байдаг байсан чи одоо бол илүү болсон юм шиг санагдсан. Одоо гольф, газрын теннис, энэ том зохицолбор гоё цанын баазч гэдэг юм уу тийм гоё зүйлсүүд их нэмэгдсэн. Харьцангуй чөлөө цагаа өнгөрүүлэхэд таатай сайхан газрууд маш ихтэй болчихсон байгаа нь их тааламжтай сайхан байсан. Тавдугаарт нь бол хүмүүсийн боловсон байгаа боловсралтай байгаа, хичээл зүтгэлтэй байгаа ялангуяа шинэ үеийн залуучуудыг хараад бахархах сэтгэл яалтчгүй төрж байгаа. Одоо бидний хэлээд идэг Gen Z үе, за 80-аад оны залуучууд маань бол салбарын одоо удирдагч, манлайлагчид болоод одоо ер нь нэлээд олон дийлэнх хувь нь бол их гоё залуу хүмүүсээс бүрдсэн гоё баг хамт олон. Тэгэхээр ойлголцож ажиллахад, ажил урагшаалахад бас их түлхцтэй, нэмэртэй байгаа санагдчихж байгаа. Тэгэхээр бахархмаар тийм гоё залуучууд бас нэлээд одоо их болсон байна. За түүний дараагийнх нь болохоор Монгол залуучууд маань үнэхээр биедээ хайртай болсон байгааг харах маш гоё байна. Өөрийгөө эрүүл чирэг сайхан бие авч явах, үзэсгэлэнтэй хөөрхөн нүд төвчрэлмаар үнэхээр хөөрхөн охтууд, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, хөөрхөн гоё сайхан бие авч явдаг залуучууд байгааг харахаар маш сайхан мэдрэмж төрж байгаа. Энэ бас бахархмаар нэг сайхан зүйлсийнх нь нэг байсан. За дараагийн сайн зүйл нь болохоор би эмнэлгийн байгууллагыг хэлнэ. Энэ дээр сошиал дээр болохоор ингээл эмнэлэг болохгүй, тэхгүй, ингэхгүй гэдэг юм зарим нэг хүмүүс бичээд байдаг. Гэхдээ би бол яг өөрөө биеэрээ мэдэрсний хувьд би амьдралдаа анх удаа эмнэлэгт хэвтэж утсан. Тэгээд сошиалын юм шиг л бодоол амигүй хэцүү муухай байх юм шиг сэтгэл зүй бүр юм бэлтгэгдсэн байжгаад нэгдүгээр эмнэлэгт би хэвтсэн. Тэгээ яг үнэхээр 360 мянган төгрөг л би зөвхөн эрүүл мэндийн даатгалт төлсөн байсан. Тэгэл бусдаар ерөөс бүх үйлчилгээ үн төлбөргүй тэр совилогч, асрагч, эмчнэр, эмнэлэг одоо өвчтнүүдийнхаа төлөө бор бокс хийхгүй маш их зүтгэж ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан бол үнэхээр мундаг байна гэж харсан. Тэгээ нэмэх нь одоо гадаадд байгаа олон найзууд маань, найз нөхд маань буцаад Монголдо ирчээд буцахтаа ч юм уу гоо сайхны үйлчилгээ авах, эрүүл мэндийн эмнэлэг, шүдний эмнэлгүүдээр орох ч гэдэг юм уу үйлчилгээ бол маш сайн тэгсэн ирнэ түүнтэйгээ харьцуулахад гадаадаас хамаагүй хямд төсөр байгаа. Тэгэхээр энэ бол бид нар бол гадаадд нэг өвдөхөд л 911 дуудахад зөвхөн дуудлага нь хэдэн мянган доллар болдог байлээ тийм маш их зардал гардаг. Гэтэл Монголдо бид нар ингээд ёстой гэртээ эрхлэж тэгээд бүх үйлчлэгийг маш хямдаар
эрүүл мэндийн салбарт бол би баярлаа гэж та нартай хэлмээр байна. За түүний дараагийнх нь болохоор бүх одоо салбарууд дээр хүмүүстэй уулзах, эсвэл гоо сайхан үйлчилгээ авах ч гэдэг юм. Энэ болгон дээр цаг авах үйлчилгээ маш гоё илүү сайн одоо сайжирч хөгжсөн байна. Тэгээ өмнө нь бол харсангуйных олон газар цаг авах гэж байхгүй, очрлол бөө юм болол идэгсэн. Одоо бол ерөөсөө бүх зүйл цахимжаад за уцаар залгаж яриа цагаа аваад авсан цагтаа очиж үйлчлүүлээд ингээд энэ одоо соёлд маш сайн суралцсан байгааг нь харах бас үнэхээр таатай сайхан байгаа. За тэгээд бас таатай хамгийн сайхан санагдсан зүйлсийн нэг бол Монгол мах, Монгол сүү цагаа гэдэг бүр үнэхээр гоё. Монгол мах гэдэг бол бүр зүгээр маш гоё, бэлэг шиг тийм гоё байгаа. За одоо тэгвэл би саар болохгүй байгаа зүйлсүүдийн нэг товч дурдаа тэгээд тэрэн дээр анхаарах шаардлагатай зүйлсүүдийг хэлээ. Тэгээд энэ бичлэгийг өндөрлөе. За хэцүү санагдсан зүйлсийн нэг бол мэдээж нөгөө төвжирлийн асуудал номер 1-т нь яг амар төвжирэлтэй хэвээрээ баг магадгүй өшөө илүү нэмэгдсэн байх утааны асуудал үйл болоход үнэхэрийн хүнд утаа одоо хүртэл шийдэгдэггүй байгаа нь маш хүндрэлтэй. За гуравт нь одоо энэ утаа төвжирлээсээ болоод маш их уур уцаартай хүмүүс. Ерөөсөө нэг юм аз жаргалтай инээсэн хүнийг бараг л Монголд харахгүй. Энэ нийгэм нь стресс ихтэй. Тэгээ дандаа л хөмсгөө зангидсан ууралсан ааштай хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт би өөрөө ирээл эхлээл одоо Америк кентерт ч одоо хүн үнэн чинээсэн худлаач чинээсэн байсан ялгаагүй хүн рүү хараад инээдэг гоё мэдлээд өнгөрдөг зүйл чинь хүнийг ингээ сэтгэл зүг бас үнэхээр нөлөөтэй сайн нөлөөтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээ буцаж ирэнгүүт хинч инээхгүй хинч мэдлэхгүй би л нэг жил өстө чадхаараа инээгээл хүн болгонтой сайхан харилцаал ингээ гүйжсэн сүүлдээ жил гарны дараа өөрөө уусаад юм ааштай амар ааштай ихч болоод хувирчиж байгаа байхгүй. Тэгэхээр орчны хувьд нэг тийм уур уцаартай ааштай хүмүүс их байгаа. Тэр бас жоохон таагүй. Гэхдээ явандаа сайхан болох байхаа гэж итгэж байна. За харин дөрөвдүгээрт нь бол цалинтайгаа харьцуулах юм бол одоо орлоготойгоо харьцуулбал зарлага нь асар өндөр. Худалдаж авах одоо цалин бол 1 сая 2 сая те ингээд төрийн албаны цалин бол 1 сая 500 дунджаар байгаад байгаа хгүй. Тэгэнгүүт чинь яаж тэр цалингаар хүмүүс амьдраад идгийг би юусоо ойлгохгүй байгаа. Ганцхан ажил төрийн алба ашдаг хүн бол яагаад ч тэр цалингаар амьдрах юм боломжгүй шахав. Яагаад гэвэл өнөөдөр байгаа энэ өртөг нь ганц 2хан тор юм авахд хэдэн зуун мянга болчдөг. Тэгээд дээрэс нь одоо нэг фитнест явлаа гэхэд 350 мянгаас 720 мянган төгрөгийн үнэтэй яг өнөөдрийн ханшаар тэгээд нэг фитнесийнхаа хоолыг авч идэл тэгэл тэр сарын цалин дуусаа. Тэгээд чи алиунгаар нь ууж идэж өмсөж зүүж унаа тэргийн суугаад илүү одоо чөлөө цагаа өнгөрүүл юм үзэж харах мөнгө байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ төрийн албан тэр заримдаа ингээл хэл ахвал их байна гэж ярьж байгаа шүү дээ. Энэ болгон чинь маш бага цалинтайгаасаа бас хамаатай асар өндөр зарлагтай гэдгээсээ бас хамааралтай яалтчгүй ингээд тэр авилгал айвахтар өсгөөс аргагүй нэг юм буруу системээр яваад байгаа санагдсан. Тэгээд ер нь яг хөө сайхан мундаг залуучууд нь бол хизээч ганц ажил хийхгүй дандаа эрвэхээрээ хажуугаар нь одоо Америкийн Uber шиг те UB Cab гэдэг Монголд байгаа юм билэ. Тэгээ UB Cab таксинд явах цагийн ажил хийх гэдэг ингээд залуучууд маань бол маш хичээж байгаа. Залуучууд бол үнэхээр хичээж байгаа нь харагдаж байгаа. Гэсэн ч хичээгээд яг одоо орлоготойгоо харьцуулбал зарлага бол маш хүнд. За тэгтээ тэгэл эрвэхээрээ ямар та би хүртэл 11 өөр ажил хийж зүтдэг хөвдөө те бүр эмнэлэгт очихлоо ядартлаа тэгж их ажилласан. Тэгжиж ингээд жоохон одоо өөрийнхөө хүсэж байгаа үл хөдлөх, өөрийнхөө хүсэж байгаа бизнесийг бүтээн босгож ингээд амжилт жоохон ч гэсэн амжилт олж байгаа. Заримд нь бол одоо амжилт олоогүй бүр үнэхээр дийлэхгүй сүлдээ дампуураад том байсан офисуудыг жижиглээд одоо ингээд фокслоо зөвхөн 2 салбартаа ажиллах жишээний байгаа. За яг надтай ижилтэй бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ирээд бас өөрийн гэсэн жижигхэн хөөрхөн салон нэгдэг юм уу эсвэл өөрийнхөө сонирхож байгаа дуртай байгаа салбартаа жижигхэн зүйл ч гэсэн хийгээд ингээ явъя гэхээр яг одоо мэдээж компани байгуулад ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт компани бизнес эрхлэгчдийн хувьд бол татварын энэ одоо систем нь үнэхэрийн хүнд. Тэр бол маш хүндрэлтэй санагдаж байгаа. Ер нь надтай ижил ийм залуучууд бизнес эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэх залуучууд бүгдээрээ дуу нэгтэй арай л дэндүү татвар нь одоо ингээд за 1 сая төгрөг боллоо гэхэд чинь 46% шахуу ингээд талаас янз бүрийн татвар гэдээ авчдаг. Ажилчтай гайгүйхан цалин өгч игэнгүүт цалин нь байгууллагаас ч хасагдан тухайн одоо ажилтны маань цалингаас ч хасагдан тэгээ гар дээр нь маш жоохон мөнгө очих жишээний тэгсэн хэрнээ бидраас авж байгаа энэ татварын мөнгөө амжилттай сайхан одоо зөв төсөв батлаад ажиллаж чадж гинөө гэхээр бас төр засаг маань ер нь дутагдaltaй талууд маш их байгаа.
Гэхдээ мэдээж ирээдүйд сайн сайхан зүйл ирнэ гэдэгт нь итгэж байна. Тэгээд өнөөдрийн одоо дугаарын хувьд болохоор ерөнхийдөө үндсэн миний яг өөрийн олж харсан тэгээ алдаж оноод яваад одоо ингээд амжилттай байх гэж хичээж байгаа энэ он жилүүдэд туулсан туршлага гэх юм бол яг энэ зүйлсүүдийг нэрлэх байна. Тэгээд өөр жижиг хэлүүл бол зөндөө л олон байгаа. Тэгээ бүх зүйл яг сошиалд харагдаж байгаа шигэ тийм бүтлгүй бас биш байгаа. Сайн сайхан талууд бол зөндөө их мэдээж энэ бол сим хийчгээсэн гэр минь сэсгэрчсэн ээж минь гэдэг үг шиг те хүн эх орондоо байгаа хүн чинь нэг маадгаар онгороо хүний өөрийн гэр гэдэг чинь ямар ч тохиолдолд тийм сайхан мэдрэмж байдаг болохоор та нар маань хэрвээ одоо эх орондоо ирья гэж бодож байгаа бол сэтгэл зүгээ сайхан бэлдээд хамгийн гол нь хамтарч ажиллах гэж байгаа хүмүүс за Монголд одоо хинтээ юу хийх гэж байгаа гэдэг дээрээ маш сайн ихтгэлтэй хүн түнш сонгох сайн тухайн хүнээс судлах шаардлагатай. Тэгээ ирээд нэг юм нь бас одоо энэ ядуу буруу байгаагаас шалтгаалж гинөө маш их заллин хуурч мэхэлдэг хуурамч одоо ийм муухай хүмүүс бол их эсцэн байгаа санагдсан. Тийм болохоор одоо би хүртэл өөрөө гулхтуулж миний таньж мэддэг их ч хүртэл өчнөө олон саяар гулхтуулж ингээ үнэхээр арга айдаас үлдээ буцаад жоох хүүхдүүд аваад Америк руугаа явах жишээний байгаад байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ерөөсөө өөрийнхөө сонгож байгаа партнер хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүсээ маш сайн судлаарай гэж зөвлөх байна. Тэгээ өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулж үзсэнд баярлалаа. Дараа нь эргээд өөр гой сонирхолтой дугааруудаар уулзъя. Та нартай сурлага, хичээл, ажил, амьдралд нь хамгийн сайн сайхны дэдийг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.